Би нэг гэдэг гэдэг хамгийн ихний яг зүгээр маш байж гэх юм устгах чинь гэсэн. Би бас тэгсэж жоохон тэнэгсэн шүү. За эхлэх үү. Сайн байцааг нэг ингээд нартаа ч юм шиг, наргуу ч юм шиг, бороотой ч юм шиг, цастаа ч юм шиг өдрийн мэндийг танд хүргэе. За өнөөдөр Элгос Кето Турийн нэгэн авьяаслаг бүсгүйн галтгоонд одоо зочилж ирээд байна. Нуг бүсгүй маань одоо ингээд та бүхэнд одоо гэрийн нөхцөл хэрхэн байгаа материаланда яг кето болыг хэрхэн одоо төвөггүй хийх талаар одоо богинохын хэмжээний тийм зөвлөгөө өгөх юм шиг байна зөв үү? Бас хийж үзээ. Тэгвэл өөрийгөө хүмүүстэй танилцуулаач яг. За, сайн байцгаана уу? За, намайг Синемэри Эрдэнэтэй гэдэг хөрж иргэцэж мэрэгчлээ. За, тэгээд кето бол миний зүгээр хобби, сонирхол учраас хэрхэн кето зоогоор эрүүл зүй хооллолтоор жингээ хасч болох вэ гэдэг сургалтыг явуулж байгаа. За, тэгээд өнөөдрийн хувьд болохоор нэг кето зоог хоол цагаан цэцэгтэй цагаар хучмал кето зоог хэрхэн хийх вэ? Шар хулуугаар яаж амттай кето борцог хийх үү гэдэг гэдгийг одоо зааж та нартай сонирхуулах гэж байна. Би бол гайхалтай ингээд яг ширээн дээр ингээд зарим нэг зүйл ингээд хоёлдоод байж байгаа. Тэгээ би нэг асуух гэсэн болоод за юу ч гэсэн төрөлхийн дундор үзэгчтэй хэлээдэг тэндээс нь бас тийм мэдээд авъя. За ингээд энэ хөөрөө өндөг үү? Хөөрөө өндөг. Нөгөө энд одоо юунд орох гэж байна вэ? За энэ шар холооны борцог хийхин тулд кето гурил гэж байдаг. За кето гурилыг орлуулах юм уу нэмэлт одоо ашиглаж нэмэлтээр энийг ашиглаж болдог. Ямар тэгэхээр барьцалдуулагч гэдэг юмыг би хэрэглэхгүйгээр гэрийн нөхцөлд яаж хийх үү гэдгийг заах гэж учраас энэ хуурай өндөг бол одоо шар хулуугийн маань одоо бусад бүтээгдэхүүнтэйгээ барьцалдуулж өгөх. Үүрэгтэй тэгээ бас маш гоё амттай эрүүл зөв хооллолт болно гэсэн. Зөв. Би ч одоо нэг кето хоол, эрүүл хоол гэдээ бас байдгүй л дээ. Яг л өөрөө байгаа нөхцөлөө таараад ер нь ингээд сүүлийн ажиллаад манай охид бүсгүйчүүд төлхөө одоо кето хоол, эрүүл хоол тий тэрэнд их одоо хандраад гэвшээ. Усраад тэмүүлээд байх шиг байна. Миний одоо болох хэлийг уушраа монголчуудаа. Өөрөө ч ажиглаж байгаагаар одоо би өөрөө ч одоо хууцыг ажигласан л та. Одоо кето хоол одоо маш хөлгүй ордыг хэлээ хийдэм байлээ. Тэгээ одоо одооноос эхлээд хүмүүстэй одоо хичээл маягаар заах гэж ирсэн үзэг үү? Тийм. Зөв. За энэ болохоор одоо нэг бидний одоо бас нэг асуудал одоо зөвхөн охид бүсгүйчүүд гэхгүйгээр ирчүүдийн хүртэл одоо нэг толгойн өвчин бол илүүдэлж юм болчиход байна л да. За энийг бид нэр хэрхэн үүсэхгүйгээр жаргалтайгаар идээд хасч илүүдэлж ингээ хасч болох вэ гэдэг энэ сургалтыг явж байгаа шүү. Маш богино хугацаанд 1 сарын дотор эрүүл зөв хоолоо идээд тэгээж ингээ хасах уу? Яаж энэ бүтээгдэхүүнүүдийг хэрхэн бэлддэг вэ гэсэн тэр хоол, нарийн боо, амттангуудынхаа жорыг бас зааж өгч байгаа. Зөв. Тэгэхээр одоо кето хоолыг хийж суурь үр шимийн мэдээ юм бол одоо өөрөө чинь хуудсанд хандаад өөрөө чинь сургалтанд хамрагдана гэсэн үг байна шүү дээ. Тэгэл байх аа. Зөв. Тэгээ би одоо мэдээж зэрэг зочилж ирсэн хүн яаж зүгээр ах вэ? Одоо тодорхой хэмжээний эрүүл хоол хийж үзүүлнэ. Тэр нэг юу юм бэ гэхээр аялын улсад гаж амтлагч ороогүй ерөөсө тухайн мах, ногоо өөрийнхөө шинтийг алдаагүй агуулсан жигнэх процессор болгож хийнэ гэсэн. Тэр нь бол хаач юу аян жижигхэн форм болдог юм. Таалал рисото гэдэг энийг одоо энэ ганг цагаан дарсны тусламжтай одоо та бүхэндээ тий нэг одоо ширээний жоо хоолыг хийж өгнө жигсэн дахиад байна. Мөн seafood загас үхрийн жигсэн мах зарим нэг нарийн ногоо бүдүү ногоо тэгээ хэрхэн одоо зарим хүмүүс юу яадаг чинь давс байгаад намтлагч нь дургу тий яг нь манай фитнесийнхаа ер нь бол тэд нар бол төлхөө хэрэгэлдэг энэ хоолыг тэгэхээр бүгдээрээс байгаа юмдаа тааруулаад хийнэ гэсэн үг багхгүй одоо трюфелийн тос байна энэ бол маш сайн үлийн хэлгэн дээр ууж яхад за тэгээд бүгдээр одоо хэдэн орны дараа уулзцгаая за энэ уулзж байгаадаа баяртай бид нар тодорхой хугацаанд одоо яг доор бүрнэ энэ жижигхэн галтгоонд 2 хуваа гэдэг чинь тэгээ та нарт амлсан ёсоор хоолоо хийлээ юу ч гэсэн эхлээд кето хоолчин бүсгүйгээс асууя за энэ ширээн дээр юу тавьчаавэ би анзаараад байсан ямар юм хутгаал хийгээл тэгээ би бол гадралж байгаа тэгтээ одоо үзэгчдтэй хандаж одоо тайлбарлаач. За өнөөдөр миний хийсэн кето хоол зоог бол цагаан цэцэгтэй цэнэ хучмал байгаа.
Энийг цагаан цэцэгтэй байгаа маш гоё whipping cream зөөхийгөөр амтлаад их сүү амтагдсан их зөөлхөн их гоё амттай тийм. Махын болохоор зэрэг соёо соус, сармин сонгон, ягаан давс. За тэгээд энэ кето амтлагчудаар амталж хийсэн байгаа. Тэгээд өнөөдрийн хувьд бас шар болгоны жигнэн хийсэн. Нөө шар болоо ингээд хийгээдсэн одоо энэ юм. Гурилгын мөртлөө гурилтай. Гурилгын бүтээгдэхүүн гэсэн. За энэ шар болгоны жигнэн болохоор алмонд гурил 3 өндөг. За тэгээд бусад одоо кето сахар гоё амттнуудаар амтлаад хийсэн. За өнөр нь бол гоё. Надад энийг таалагдчихэ л та. Ерөөсөө өнөр нь тэгээд махруу нарааш өсөө гаж удаа. За одоо таны хийсэн эрүүл зүй хоолтуудын одоо талаар сонсъё. Ямар зүйл хийсэн бэ? Одоо хүн дандаа хатуу кето бариад авахгүйгээр 7 хоногийнхаа нэг 2 хоногт ч юм уу энгийн эрүүл зүй хоолтоос хэрглэжсэн одоо зүг байдаг. За зүгээр одоо яг та бүхэндээ хандж хэлэхдээ бид нар хаяа бас нэг зүгээр энгийн давс элдв өнцөө амтгүй элдв өнцөө маяггүй хоолыг гэрээ нөхцөлтэй бол хийж идэх боломж маш өндөр байдаг. Жишээ нь одоо энэ цахиа гэхэд те повч буюу жигнэх процессор одоо боловсруулалтанд оруулаад одоо хүрэн манжингийн соус рисотто гэдэг та бүхэндээ хэлсэн. Рисоттог бол одоо цагаан дарс зэрлэг сонгон гангийн тусламжтайгаар одоо боловсруулалтанд одоо альденте буюу хагас боловсруулдаг хүрэн манжинд одоо хувиргаж өнгө оруулаад тэнгүү гаргаж энд ямар нэг илдв гаж амт байхгүй яг зөвхөн тухайн будаа ногоо дахианых нь амт нь агуулгдсан гэсэн үг. За тэгээ энэ болохоор энэ ямар энэ болохоор коконот гэдэг байдаг даа далд мод. За тэрний коконотын өртс болон сүүг ашиглаж одоо манайхаар бол нөгөө брэсэр хүү үзэн тавьчихвал брэс болчихно. Тэгээ үзэн тавиагүй шүү. Коконотын сүү. Тэгээ та нараар хэрэглэж болно гэсэн. Одоо өөрсдөө хийх хэмжээгээр коконот сүүгээ коконоттойгоо холиод баг хэмжээний сахар те. Одоо жишээ нь одоо 400 г коконот сүү 150 г орчим сахар нэг 50 г орчим хуурай коконот хуурсан. Тэгээд тэр нэг удаагийн буцалгалтаар тухайн агшаасан будаага ч юм уу те. Би болохоор рисоттогоор хийсэн байгаа. Байгаа нөхцөлтэй тааруулаад тэгээд хамраа идэхэд бол нэм тохиромжтой. За энэ загас байна одоо ингээд энэ л ямар нэг амтх энэс болчихсон тухайн загас маасл энэ фреш лимон жуус л амтагдана. Яагаад гэвэл болохоор жигнэх процессор болгосон. Тэгээд нууцайг бас мөнгө адил мөөгөөч гэсэн. Ер нь энэ дэр бүх ногоо загсыг бол надад жигнэх процессор ямар нэг илүү амтлагч авах байхгүй яг өөрийнх нь амтар гэсэн тийм. За энд болохоор магадгүй та бүхэн бас зарим хүмүүс пастанд их дуртай. Яг би одоо seafood pasta тэ creamy sauce одоо хийлээ. Та бүхэн одоо мэдээж гэр бүлтэй өөрсдийн гэсэн жортой соусны жортой байх. Тэгэхээр ч одоо би бас төлөв нуршааж яах вэ? Ямар нэгэн паста хийхэд сармисны тоос сонгон тухайн одоо пастаных нь одоо ямар хөө төрлийн махаар хийж байгаа далаа бүтээгдэхүүн загас гахаа дахиа дайлж яадаг тий хуурах процессонд орно. Мөн гомонго боловсруулахдаа хизээч битээ гомын чансан сток хайж байгаарай. Буцаагаад соусанд ашиглах маш өвгөн боломжтой. Далайн бүтээгдэхүүнтэй тий. Бас элдвийн онцоо гаж амт байхгүй. Яг тухайн далайн бүтээгдэхүүнийх нь амт нь шингэсэн байгаа. Шингэн цэцгийгээр тэгсэн байна. За тэгээд манайхан их мах идэх дуртай шүү дээ. Залуучууд ялангуяа. Тэгээд тэглээгээд бас нэг мүлжөөд бариад байх суух нь хаашаа юм. Магадгүй өөр нь энэ болохоор ямар нэгэн гаж амт бас байхгүй. Тухайн яг махных нь өөрийнх нь амт махраас гарсан тэгээд шүлэнд нь ингээд соус хийсэн одоо. Тэгээд соус нь одоо юу гэдэг вэ? Соя соус, крахмал тэ бла 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 гэх мэт. Энэ бол одоо ингээд жигнэсэн сонгиноор одоо буцаад шарах байдалд оруулж шимэглэл хулуу хийсэн байх жишээний. Ер нь бол ийм хүү байна. За тэр амттан нэг тайлбарлаад өгөөч бидэд. За энэ болохоор зүгээр маш хурдан энгийн нөхцөлийг жоохон whipping cream үлдсэн байсан. Cream cheese хоёр. Тэгмэл одоо cream whipping cream-ийг жоохон цохилтонд оруулаад icing sugar-тай тэгээ cream cheese-ийг холиод ингээд гаргачихж байгаа. Бид нар бол энэ бичээний оронд яг keto жигнэгийг тавиад ингээд холиод боломжтой юм. Хүмүүс зур дурынхаа юу хийж идэх боломжтой байгаа ер нь. За энэ шинэ оны салаатыг нэг онцлог хэлээд өгөөч. За энэ шинэ огооны салаатны dressing буюу одоо соус нь болохоор зөвхөн extra virgin olive oil, лимоны жуус одоо жимснээс нь гаргаж авсан. Тэгээд бальзамик винегер хийж болно. Гэхдээ би бол хийгээгүй. Тэгээд жигэнсэн хүрэн манжаа. Одоо хуурсан одоо
Хатаасан лимон яг зөв. Лимоныг та нар өөрөөсөө гэртээ бас хийх боломжтой шүү. Амар гоё амархан энэ бол Энэ бол яг цэвэр гоё маш гоё кето салаад байна шүү дээ. Бид нар нь махныхаа хажуугаар юм гоё ногоо маш их хэрэглэх хэрэгтэй. Тийм хажуудаа дахиа махаа тий. Гэж болно гэсэн. Ер нь бол иймэрхүү. Тэгэхээр та нарт бүхэнд одоо боломж байгаа. Үлдэгдэл нөгөө юу ямар юм орё ялгаа гэнэ. Тэгэхгүй бар энэ кето ч босгоогоос асуух нь байна шүү дээ. Одоо өшөө илүү мэдхийг хүсвэл тийм байна. За маш их баярлалаа найз. Өнөөдөр их маш сонирхолтой олон төрлийн хамттан зоог десертүүдийг хийж танилцуулсан. Маш олон төрлийн соусыг бас сурч авлаа. Яагаад энэ харц цамцыг энэ бүсгүүл өмсүүлсэн юм бэ гэхлээр Монголд одоо нэг хоол үйлдвэрлэлийн салбарт бас тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж байгаа нэгэн залуу байгаа. Нэр нь Вася Маргучаараа инээж байгаа. Тэр залуу маань ингээд одоо Монголын тогоочдод одоо маш их хувь нэмэр оруулдаг. Өөрийн гэсэн логотой одоо цамц, фотоолог, тогооч юу хэрэгтэй бүгдийг тэр залуу бэлддэг. Хаяг нь 13 дугаар хорооллын автобусны буудлын ард ямар баг гэж яддаг үлээ. Шаргтай. Одоо өөрөөсөө тэр нь хайгаад олчих заяа. Ямар ч гэсэн Вася гэдэг залуутай холбогдороо ийм гоё цамцтай болж олно. Тий. Chef of Mongolia гэх. За тэгээд хамтдаа байсан та бүхэнд баярлалаа. Би хоолоо идлээ. За баярлалаа. Сайхан болоорой.